Хай, хүүгээ цэцэрлэгт нь хүргэж гээ. Өнөөдөр талархлын өдөрт зориулаад гэрээсээ чихмэл тоглоом авчраарай гэсэн. Өнөөдөр хүүгийн цэцэрлэг дээр ээж нартай талархъягээд нэг авчирсан чихмэл тоглоом гисэндээгээд ингээд хүүхэд тээж төрүүлэх жирэмсэн ингээд байх ямар хөө байдгийг хүүхдүүдэд мэдүүлэх гээд тоглоомын нөгөө цамцан дотор нь хийгээд өдөржингөө байлгасан гэсэн. Тэгээд багш нөгөө нэг бичлэгийг явуулсан байхгүй юу? Тэгээд би хүүгийн цэцэрлэгээс нь авчаад асуусан. Ээж нар хүүхдээ ингээд удаан хугацаанд 10 сар тэгээд төрүүлдэг. Тэгээд энэ хугацааг тэгээд өнөөдөр багш та нарт мэдрүүлэх гээд хамтдаа тоглосон байна. Чамд ямар санагдсан гэтгсэн чи гой санагдсан гэд тэгэхэд нэг юм ярихгүй за. Тэгээд тийм нэг талархлын мэдрэмжийг мэдэрснээс илүүгээр ингээд жоохон тоглоомны адамгийн хүлээг авсан юм шиг санагдсан. Хятад талархлын баяр гэж яг байхгүй л те. Энэ баяр чинь бас яг Азийн хөвчтөр барууны Америк, Канадын үндэсний уламжлалт баяр бах. Тэгээд хятадууд болохоор яг тийм гадны соёлыг хайхтар яг ингээд хоригдгүй бас нэх ингээд түгэж дагаад идэггүй. Тэгээд тэмдэглэхгүй л гэсэн өнцгөр харна тий. Тэгээд ерөн цэцэрлэгийн хүрээнд бол арга хэмжээ зохиох зорилгоор илүүтэй гадны дотныг гэлтгүй баяр болгоныг нэг багахан хүрээнд тэмдэглээд ах шүү дээ. Би яг талархлын баярыг тэмдэглэж ч юм уу эсвэл аливаа арга хэмжээнд оролцож үзээгүй. Гэхдээ нөгөө цацаг тэрүүл юм бах. Тэрийг идэж үдмэр санагддаг. Ямар хон амттай юм л таг амар их боддог. Тэгээд яг талархлын баярыг ботхоор нэг бусдад талархлаа илэрхийлэх гэхлээр бас айгу гоё утгатай юм шиг санагдаж байна. Тэгээд миний хамгийн талархах хүмүүс бол мэдээж гэр бүл ойр тойрны маань хүмүүс. Гэтэ ер нь ихэнх хүмүүст л тийм бах. Гэтэ бас тэгээд талархахгүй байхын аргагүй нэг хүн байдаг. Надад ер нь маш их нөлөөлж чадсан хүн. Яг ингэ нөлөөлж чадсан гэхлээр би бас хүний ингээ гадны нөлөөллийг авахтай амар юм. Муу өөрчлөлтөнд тийм уян хатан биш хүн байхгүй юу? Хэрв баргийн юмд ингэ нэг нөлөөлүүлээд авахгүй, нөлөөнд автаад авахгүй нэг тийм хитрхи нэг уян хатан бус чанга гэмээр нэг жоохон тийм би тэр зандаа өөрөө айгүйх ядардаг. Тэгээд тэр хүн болохоор надад ойлгуулсан юм. Би ингээд өмнө нь өөрийнхөө алдаан дээр амар юм шүмжилтэй, бусдын алдаан дээр шүмжилтэй, бусдад ингээд амар өндөр шаардлага тавьдаг өөртөөч тэр. Тэр нь өөрт нь тэгээд жоохон төвөгтэй, дараатай мэдрэмж төрүүлээд илүү их уур уцаартай болгоод ч юм уу. Йоо амар их ярьсан чи бүр амар ууртай хүн байсан юм шиг санагдчихлаа. Одоо ч тийм л дээ гэхдээ тэгээд нэг хүний бас үзэл бодол нь надад бас нэлийн нөлөөлөд тэгээд за ийм юм байх штэ. За тэгэл үсттэй тэгээ яадгийн. Гэхдээ наадахных чинь бас зүв байж болох юм биш үү? Ч юм уу нэг тийм иймэр дүүнцгүүд ингээд надад амар нөлөөлөд тэгээ ер нь тэр хүн болохоор амьдралыг хитрхи тэгж хардгийн. Тийм болохоор надад зарим үед за юм сон суулын. Юу сони юм зарчимгүй юм. Юу сони юм нэг замбраагүй юм ч юм уу нэг жоохон тийм мэдрэмж төрүүлээд идэг гэсэн. Гэхдээ ингээд үзэл бодлоо хуваалцаад ах тусам үгүй юм байна. Би хитрхи чанга байна. Эний ч нэр ингээд зөвлөгөө ойлгочих болох л байсан юм биш үү ч юм уу. Нэг тийм намайг аюух миний өмнө нь зөв гэж боддог гэснээс өөр өнцөг байдгийм байна гэдгийг ингээд аюу сайн ойлгуулсан. Тэглээгээд би тийм ухаалаг, тийм аятайхан болчоогүй л дээ. Гэхдээ яг ингээд үйлдэлээрээ бас одоохондоо хараахан хийж чаддгүй. Гэхдээ ядаж ингээд ямар нэгэн юм ширүүн үйлдэл гэх юм уу? Одоо чанга үйлдэл хийснийхэн дараа за ингэчиж болох л байсан биш үү гэдэг ингээд дараа нь бодоод жоохон өөр өнцгөөс хардаг болсон гэх юм уу? Ер нь гэхдээ хүн яг ингээд хүүхдтэй болсны дараа амьдралыг илүү зөөлнөөр одоо хайраар өршөөнгүйгээр
харж чаддаг болчтой юм шиг санагдсан. За бай бай.